Хаамс дөрвийн 20 дугаар хороо 2000 орчим оршин суугчтай. Гэтэл орон сууцны хотгонуудын дундах бохирын шугам халиад 2 сар орчим болж байна. Хариуцсан байгууллагууд нэг нь нөгөө рүүгээ бухаж, буух эзэнгөөлж, дунд нь оршин суугчид хохирч байгаа гэргэд ярьлаа. За үзэгчдээ бид Мишель худалдааны төвийн баруун талд байрлах орон сууцны хотхны дундах автомашины орж гарах хэсгээс мэдээлэл хүргэж байна. Бохирын шугам хальснаас үүдэн үүссэн нөхцөл байдлыг та бүхэн харж байна. Энэ нөхцөл байдал сүүлийн 2 сарын хугацаанд үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа. Яг энэ асуудал юунаас олж үүссэн бэ гэхээр бохирын шугам бол төв шугамтай холбогдохын тулд 1200 м үргэлжилдэг. Энэ шугамын хоорондох холбоос зөрснөөс үүдэн одоо ингэж бохир хайлдаг юм үйл явдал болдог. 3 аж ахуйн нэгжийн шугамыг хариуцдаг. Гэвч одоо дөрвтэй арга хэмжээ авдаггүйгээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа гэдгийг хэлж байна. Энэ чинь бол гол шиг урсан шүү дээ. Тэгээ машин замаар энэ чинь бүх айл руу орж ийн гэсэн үг шүү дээ. За манай энд л одоо гамшиг болж ингээд даваад ингээд энэ чинь өчигдөр энд ирсэн биш шүү дээ. Бодис руу орох гэж шүү дээ. Хүндрэлтэй байдлууд үүсэж байна л да. Одоо жишээлбэл манай хүүхэд бас гидсэн өвдөж ийн өчигдөр эмнэлэгт үзүүлсэн. Нарийн мэрэгжлийн шинжилгээнүүд өгөх шаардлагатай байсан гэсэн. Одоо маргааш өглөө охиноо дэмжлэгээд шинжилгээнүүдийг өгнө гэж бодож байгаа. Цэвэрлэгийн үйлчлэгээ хийгээд дууссан дараа маань энэ яг л одоо дахиад нөгөө нэг бохирч өрөөсөө ингээд таршаагаар ингээд хальж идэг. Хальгаал урсаал орж идэг. Шингэн ус шээс бас хөрөөл орж л байдаг. Тэгээ энэ дээр хүртэл одоо манай зан толгой үүсгэнээр хүртэл энэ үдэ хэлэхэд бол ер нь адилхан хүндрэлтэй байна. Ер нь бол ер нь нэлээд хүндрэлтэй ер нь зарим нэг хүмүүс бол шулуухан хэлэхэд бол одоо тэгэл шантарж штий. Оршин суугчдын хэлснээр бохирын шугамыг Батбаян дулаан орон сууцны контор хариуцдаг бол өргөх насосыг төв түгээх төв, төвийн шугамыг хэрэглэгчдэд үйлчлэх төв 18 хариуцдаг байна. Тэд дараах тайлбарыг өгсөн юм. Хамгийн түрүүнд манай байрлал хэлцдэг болохоор манайх ингээ буруу үйл ажиллагаа манай бохирын хариуцах байгаа юм шиг ингээд яриад байдаг байхгүй. Гэтэл таана нь өөр газар байгаа дахад тэр газрыг ерөөсөө хүмүүс олж чадахгүй. Машинаар соруулаад хариулахгүй арга хэмжээ аваад байгаа байхгүй. Заримдаа нэг машин ирэхсэр байдал төгжрөөд тэр гоорндоо жоохон зам руу хайлчаад байгаа байхгүй. Тэрээс бид нар ямар үйлчлэгийг хийхгүй тэр чигээр хаяад хайдуулаад байгаа бол юм байхгүй. Тэгээ манайх л энэ ганцаар ажиллаад яваад байгаа. Харин хэрэглэгчдэд үйлчлэх төв 18-ийн удирдлагууд бохирыг тухай бүр саруулж байгаа. Цахилгаан тасарсан үед нөхцөл байдал хүндэрсэн. Гал алдахгүй тулд ажиллаж байна. Бохирын шугамыг дулаарсан үед л цэвэрлэх боломжтой гэх тайлбарыг өглөө. Оршин суугчид өнгөрсөн хугацаанд хил ам хийж шугамыг засах төсвийг нийслэлийн энэ оны төсөвт суулгуулж чадчихжээ. Гэсэн ч уран дулааны уйлрал эхэлтэл тэд энэ мэт бохиртойгоо зуралдсаар байх нь. Харин хариуцсан компаниуд бурууг нэгэндээ догсоор дуусгах нь. Энэ асуудал зөвхөн өнөөдөр үүсээгүй. Өмнө нь ийм асуудал үүсгэхэд оршин суугчид мэрэгжлийн хяналтын ерөнхий газарт хандаж торгуул оногдуулж аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгч хариуцлага тооцдог байсан гэдгийг хэлж байлаа. Гэтэл одоо хариуцах эзэн олдохгүй дүүрэгч хүчин мөхсдөж байгааг оршин суугчид учирлаж байлаа. Мишель Экспортмын энэ хотхнууд 2013 оноос ашиглалтанд орсон. Энэ мэт бохир хайлах тохиолдол өмнө нь ганц нэг удаа гардаг байсан бол сүүлийн үед давтамж нэмэгдэж орой бүр хайлах болсон байна. Гэтэл бохирын шугам ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед барилга барих зөвшөөрөл олгосоор байгааг оршин суугчид мөн шүүмжилсэн юм а.